Энэ хүү өдөр бүр зодуулдаг байв. Түүнийг хамгаалах аав нь байсангүй. Тэр хүүхдүүд ч өөдгөө дээрлэхүү. Түүнийг тийм аимшигтай зоддог байсан болохоор өдөр бүр ихтэй арай гэж гэлдэрч очино. Ээж нь чадлаараа тайтгаруулж шархыг нь эдгэхийг хичээнэ. Гэвч энэ бүхэн дахин дахин давтагцаар нэг өдөр зүгээр зодохоор хангалтгүй болов. Тэд хортой зөв авчирчээ. Нэг том биетийн хүү түүнийг газар дараад хөдөлж чадахгүй болгож нөгөө нь хатгав. Хорн тэр даруй биеинд нь тархаж нүдэн цусаар дүүрв. Тэгээд тэд түүнийг зүгээр л дунд нь орхин өгөхээр нь явчихна. Манай хүү хэдий хэр хугацаа өнгөрснийг ч мэдсэнгүү. Бороо асгарч эхэлсэн ч тэр хөдөлж чадсангүй. Үхэл дөхөж байгааг мэдэрч байлаа. Гэсэн ч эхийгээ бодоод бууж өгч чадсангүй. Түүнийг хэн хамгаалах юм бэ? Тэгээд тэр тэнгэрээс их юм нэхээгүй. Зөвхөн ихээ хамгаалах хүч, энгийн амьдрал хөсөв. Яг тэр мөчөд тэнгэр нижигнэж нэг сэлэм яг өмнө нь унлаа. Хачирхалтай нь сүүлчийн хүчээ шавхан бариулыг нь атгахад дурсамжийн давлгаа толгойг нь нөмрөв. Энэ сэлэм урд насанд нь түүнд харьяалагддаг байжээ. Тэрбээр түүнтэй 100-ны турш бэлтгэл хийж хөдөлгөөн бүрийг жинхэнэ элдний бурхны төвшөнд хүртэл эзэмшсэн байв. Одоо тэр бүхнээ эргэн санаж өмнөх хүчээ буцаан авлаа. Ингэснээр тэр эцэст нь жирийн амьдралаар амьдрах боломжтой болно. Маргааш өглөө нь их нь шархацсан хүүгээ хараад хаашаа явж байгааг нь асуув. Харин манай баатар урам нь хугарсан шинжгүй санаа зовох хэрэггүй. Юу ч болохгүй гэж тайвшруулна. Тэр инээмсэглэн гараад аллаад удахгүй буцаад ирнэ хэмээн амлалаа. Харин модны дэргэд зогсож байсан дээрлэгчид ян өөрсдөөс нь зугатааж байна уу гэж гайхав. Өөр нэг нь өчигдөр сайн балбуулсан болохоор ээждээ ийм өрөвдөлтөй харагдахыг хүсээгүй үз хэмээн шоолно. Эхний дээрлэгч хэрэг ирвэл сайн зодно. Ирэхгүй бол бусад хүүхдүүдийг цуглуулж тормжлно гэж инээн. Гэтэл яг тэр үед өөр нэг нь эргэж харан манай хүү ирж байна гэж мэдэгдлээ. Рёнг модноос өсрөн бууж үнэхээр оройтсан байна. Ирэхгүй гэж ботсон шүү гэж хэлв. Баатар тэдэн рүү хоосон харцаар ширтэнэ. Дээрлэгч хүү ойртон ирээд Ёнгийн өчигдөр их хүнд байдалд орсон байх. Гэхдээ яагаад гимтээгүй юм бэ гэж асуулаа. Манай залуу жинхэнэ чадаг залуу шиг аашлан ийм зүйл түүнд юу ч биш гэж хэлв. Мунчин болон бусад дээрлэгчид түүний зоригт гайхан алмаарна. Үүнд Жон гил шүдээ хавирч түүнийг халуун жин тавьбал дээр байх гэж хэлээд бугууга мушгиж зодтолдохоор зэхв. Гайхмаар нь манай хүү Жон гилд баярлаа гэж хэллээ. Нэрийг нь сонссон бүсгүй яриаг нь тасалж алга ташин хацар нь хүртэл улайв. Өнөөдөр яагаад нэрээр нь дуудаж байгаа юм? Өчигдөр хоронд хүрээгүй юм уу? Арай гэж дахиж нэмж хордуулах уу гэж тэр улам муухайгаар асуулаа. Жон Гил уурсаж урд нь байгаа хүнд анхаарал тавьж хашгираад цохилт өгөхөөр гараа өргөв. Гэвч яг тэр агшинд Ёнгийн гарынхаа алгаар нүрийг нь дарж газар чулуудлаа. Бусад дээрлэгчид алмайрав. Цохилтын хүчнээс газарт асар том хонхор өсөв. Жон Гил нэг удаагийн цохилтоор унсанд тэд итгэж чадсангүй. Ёнгийн хувьд Яминг урд нь тулааны урлаг огт сураагүй гэж бодож байсан. Мунчинч юу болсныг ойлгохгүй байв. Манай хүү тэдэн шиг зүйлийг хийх боломжгүй ямар ч шалтгаан байхгүй гэж бодлоо. Тэгээд тэдэнд овог удирдагчийн шалгаруулалтад оролцож байгаа одоогийн чадлаараа орвол яах гэж байгааг нь асуулаа. Баатар тэдэн рүү төхөх тусам аимшигтай хүч аавра цацарч дээрлэгчид хүртэл айн сандрна. Муншаан шүдээ хавчин Ёнгонго нэг шөнийн дотор тэс өөр хүн болжээ гэж бодов. Гэвч тэр тайвширч Жон Гил гинтийн цохилтод орсон л болохоос олон жил бэлтгэсэн. Бид түүн шиг юмд ялагдахгүй гэж өөрийгөө зоригжуулна. Чанга орлон муншаан сэлмээ далайж агаарт усран манай баатар руу довтлов. Гэтэл дунд нь манай хүү түүний гарыг шүүрч авч зэвсгийг нь эвдэллээ. Ийм төвшний оролцогчдтой тэмцээн гэж байхаас овгийн удирдагчийн өрсөлдөөн бараг шийдэгдсэн мэт гэж тэр хэлв. Эцэст нь тэр муншааныг мушгин бүрэн дийлв. Нууц хорцсон танхим. Өмнө нь овгийн ахлагчийн суудаг байсан газар. Одоо ахмадуудын зөвлөлийн өрөө болжээ. Нэгэн ахмад хуралд хандан бүгд цугласан тул хурал эхлэх ёстой гэж мэдэгдэв. Тэр удахгүй болох залуу овгийн ахлагчийн тэмцээнд оролцогчид бараг эцэслэгдсэн гэж тэмдэглэв. Тиймээс хорцсон Фениксийн хүү Тань Ёнгингийг оролцуулах хэсгийг эцэслэн шийдэх санал тавилаа. Ёнгийн албан ёсоор оролцсон гэж зарлаагүй ч бусад хүүхдүүд түүнийг ээлж цагаан зодсон нь мэдэгдэж байгаа. Дээрээс нь ямар ч амжилт харуулаагүй гэж тэр үтсэн тул хасгад эсэргүүцэл байх ёсгүй гэв. Харин өөр нэг гишүүн өмнөх овгийн ахлагчийн цусыг тээж яваа хүүг хасвал ирээдүйн тэмцээнүүдийн хууль ёсны байдалд эргэлзээ төрж магадгүй гэж санууллаа.
Ахмад санааг нь хүлээн зөвшөөрсөн ч чадваргүй хүн тэмцээний төвшнийг унах нь бүрч том асуудал болно гэж зөвтгөв. Манай Баатар өмнөх ахлагчийн цустай ч гэсэн одоо бол ачаал болж байгаа гэж тэр хэлв. Яг тэр үед хаалх хүчтэй савж бөгд цочив. Манай хүү Тань Ёнгонг гимцэн Рюнгийг чирсээр орж ирлээ. Ахмадууд түүнийг юу хийж буйг асуув. Яньон шар нүд нь улааж хорджээ гэдгийг илтгэх Рюнгийг харуулan өөрийн үйлдэлээ бүрэн мэдэж байгаагаа хэлв. Ийм урьд байгаагүй дур зургийг хараад гişүүд цочирдов. Хүү тан овогт дэндүү удаан дарлагдсан дахиж твчихгүй гэдгээ тодорхой хэллээ. Үүнд нэг гишүүн тэмцээнд оролцож байгаа хүүхдийг яаж ингэж гимтэж чаддаг байна гэж хашгирна. Өөр нэг нь оролцогчийг гимтэх нь ноцтой гимт хэрэг гэж сануулав. Харин манай хүүгийн хувьд гэр бүлийн дүрмийг сайн мэднэ. Тиймээс оролцогчдын хоорондын зодон асуудал мөн үү гэж тэр асуув. Ахмад үнэхээр тэмцээнд оролцох гэж байна уу гэж лавлахад энэ өөрийн үйлдэл хангалттай нотлохоо гэж үзв. Тэр гадаах ил талбайд очоод мөн шан, Жон гил хоёр газар хөвтөж байгааг шалга гэж хэллээ. Тэр зүгээр л гэр бүлийн дүрмийн дагуу сайныг хоёр нугалж, өшөөг 10 нугалж хариулсан гэсэн үг. Энэ үгийг хэлсний дараа танхимд нам гүн болов. Ахмад ууртайгаар гар атгавч эцэст нь Ёнг өөрийгөө нотлсныг хүлээн зөвшөөрлөө. Бусад гишүүд эсэргүүцэн тэр дүрмийг ашиглан бусдад аюул учруулж байна гэж маргав. Гэвч Ахмад гараа өргөн тэднийг намж ав. Тэр Ёнг оролцсон. Чадвартай хүүхдийг хаах эрх тэдэнд байхгүй гэж зарлав. Гэвч өнөөдрийн шиг үйлдэл хийсэндээ итгэл нь чадварынхан дайтай байгаасай. Хэрв залуу овгийн ахлагч болж чадахгүй бол өнөөдрийнхөө төлөө хариуцлага хүлээнэ гэж анхааруулав. Хожим нь Ёнг болсон бүхнийг ээжтэй ярив. Ихэн түгшиж ийм юм яаж хийж чадсан юм бэ гэж асуухад тэр шаардлагатай байсан гэж тайлбарлав. Ээж нь түүний шийдэмгийн өнгөөр энэ зүгээр нэг уур бухимдал биш гэдгийг ойлгожээ. Түүний нэр болох Мёнг аль болох урт наслах гэсэн утгатайг эргэн санахдаа хүүг нь одоо болтол хүүхэд гэж бодож явснаа ухаарна. Гэтэл тэр ээжийнхээ өмнө агуу хүний оршихуйг мэдэрлээ. Үүнийг ойлгомогцоо тэр гараас нь атхан өвдөг сөхөрч түүнийг хизээ яаж ийм техниктэй болсныг асуухгүй гэж хэлв. Түүнээс мэдхийг хүсэх ганц зүйл нь байдаг. Тэр тэмцээнд оролцохдоо үнэхээр итгэлтэй байна уу? Манай хүн инээмсэглээд өөрийгөө хорцсон Фениксийн хүү гэж сануулав. Үгийг нь сонссон эхэн уярч түүнийг тэврэм бахархаж байгаагаа илэрхийлв. Тэгээд тэр жирийн амьдралаа хамгаалж түүнийг өмүүлсэн бүхнийг устгана гэж тангараглав. Нэг сарын дараа цэцэрлэгт Танжи болон хар хааны их жанжин Танжиог алхаж явна. Тэр юм байгаагаараа үлдсэн нь дээрч гэж бодож байв. Ялангуяа энэ тэмцээн тоглоом биш. Харин тэр эмэгтэй Ёнгингийг өөрт нь орхих хэрэгтэй гэж инээмсэглэн хэлв. Манай Баатарт өөрийн гэсэн шалтгаан байгаа гэдэгт тэр итгэж байлаа. Жигкүүч гэсэн хүүгийн сэтгэлгээ зориг насандаа баймгүй гайхалтай гэж зөвшөөрнө. Өдийг хүртэл Ёнгингийг хамгаалж ирсэнд нь тэр талархав. Гэхдээ Жокви хэлэхдээ өөрөөр нь тусад нь битгүүлэхгүй байгаа нь үнэхээр зөв эсэхэд эргэлзэж байв. Үүний зэрэгцээ манай Баатар өрөөндөө сууж бясалгал хийн. Тэр цэвэр хоол идэх, сайн унтах, дотоод аргаар мөрөөсөн хий урсгалаа засах өдөр тутмын дэгээхээ талаар бодов. Учир нь элдний мастраар сэрсэн хүн одоогоор хүч ур чадвараа зүгээр л гялалзуулах шаардлагагүй. Тиймээс эхлээд бие савыг нь бэхжүүлэх нь чухал гэж үзв. Тэр гараараа газарт түшин 12хан настайд нь судас Меридиан нь тийм ч их бөглөрөөгүй гэж боджээ. Нэг хуруун дээрээ тэнцвэрлэн зогсохдоо төвшин нь ахих тусам өөрчлөлт нь аяндаа ирнэ гэж дүгнэлээ. Эцэст нь тэмцээний өдөр ирэв. Манай хүү ээжтэй баяртай хэмээн хэлэхэд эхэнд болгоомжтой яваарай гэж захив. Тангич эгчтэй баяртай гэж хэлээд манай Баатар болон Жакийн хамт хөдлөнө. Эхэнд тэднийг харж Тан Лонгрианг хүүгээ ингэж өсснийг харсан бол гэж бодов. Харанхуй хааны танхимд олон оролцогчид ирлээ. Манай залуу хоол эдэнгээ төрүүлж ирсэн нь гэж тэмдэглэв. Тэр үед хідэн хүүгүүд дөхөж ирээд мунчаныг дийсэн хорцсон Фениксийн хүү гэлцэнэ. Гэхдээ тэднийг зүгээр нэг цуурхал гэж үзэж тэр чинь бүр тулааны урлагч сураагүй гэж шоолов. Тиймээс түүнд хичээл заах хэрэгтэй гэж шийдэв. Манай Баатар залхаж хагас идсэн будаатай бовоо удирдагч хүүгийн нүр рүү шидлээ. Цохилтын хүчээр хүү газар хөсөр унсан юм. Бусд нь нууц зэвсэг хэргэлсэн үү гэж хашгирна. Удалгүй нэг нь эн чин зүгээр л хагас идсэн будаатай боо байсныг ойлгож яаж ийм хүчтэй байж чадсан юм бэ хэмээн гайхав. Энэ тэднийг дооглон оролцогчд байж зүгтах гэж байна уу гэж сорилоо.
Ууралсан бүлэг хамтаараа дайрсан ч манай хүү огт сүрдсэнгүй. Нөгөө талаас Танжуки ирээд агаарч шидэгдсэн нэг биеийг харна. Тэр манай баатар руу гүйлээч очоод бүх бүлэг газарт хэвтэж байгааг олж мэдэв. Ян будаа бөмбөг дээр суугаад идэж байлаа. Тэр Жукид ирснийг нь хэлж би жаахан уйдсан байлаа гэж инээлээ. Зөвлөл дээр хүмүүс их ахмадад уурсаж тэмцээний өмнөхөн тийм олон гимтлийг яаж өнгөрөөж чадаж байна гэж хашгирч байлаа. Үүнтэй холбогдуулан Ахмад Сяагчун дүрмийг өөрчлөх санал гаргав. Гадаа оролцогчид эхнээнд зогсно. Нэг охин тэмцээн яаж явагддгийг шивнэн асуухад нөгөө нь 2-3 жилийн бэлтгэлийн дараа нэг нэгээрээ тулалддаг гэж тайлбарлав. Тайзан дээр Танжоки чимээгүй байхыг шаардан өөрийгөө хянан шалгагч гэж танилцуулж дарааллыг тайлбарлав. Гэвч гинэт Ахмад гарч ирээд үүнийг хорийн савны тулаан болно гэж зарлалаа. Бүгд цочирдов. Хорийн савны тулаан гэдэг нь хүчтэй хорнуудыг савнд хийж зөвхөн хамгийн хүчтэй нь үлдэх хүртэл бие биеэ даран давшилдаг, эцэст нь нэг нь л амьд үлдэх тэмцээн гэсэн үг. Ахмад хэлэхдээ харамсалтай явдлуудаас болж олон хүн хасагдсан тул энгийн нэг нэгний эсрэг тулаанаар явж болохгүй гэжээ. Мэдээж Жуки энэ бүхэн манай хүүгийн улмаас болж байгааг ойлгов. Ахмад цааш нь дахин ийм осол гарахгүй тулд хэлбэрийг өөрчилж байна гэд шавнар уур хилэнгээр Янгийг буруутгав. Ахмад энэ байр суурь тан гэр бүлийн ирээдүйн хувьд чухал. Тиймээс тулалд амьд гар байлдан дагуул ялагч нь бүхнийг эзэмшнэ гэж зарлав. Манай залуу өрсөлдөгчдөө хараад инээмсэглэв. Одоо нэг л оролцогч амьд үлдэнэ гэдгийг ойлгомогцоо тийм ч хэцүү биш юм шиг санагдлаа. Шүн харанхуй сарны сэлэмний сектийн бааз дахь нууц хуралд Сичуан мужийн хар үхлийн холбооны нутаг дэвсгэрт хүмүүс цугларчээ. Нэг хүн бүгдэд талархал илэрхийлж тан гэр бүлийн сүүлийн залмигтай холбоотойгоор анхааралтай сонсхийг хүслээ. Өөр хүмүүс нь залуу овгийн ахлагчийн тэмцээнийг хэлж байна уу гэж асууна. Гурав дахь хүн тийм гэж баталж тагнуулуудын мэдээлснээр тэмцээн хэд хоногийн өмнө эхэлсэн. Мулмаар тан гэр бүлийг удирдах боломжтой хүүхдүүд тэрэгнүүдээр явсан гэж хэлв. Тэд одоогийн тан гэр бүл тийм ч сул дорой байгаа тул хар өвхлийн холбооны удирдагч Юугэлжүн хүссэн үедээ устгаж чадна гэж ярилцсан. Гэвч илтгэгч хэлэхдээ тэдгээр хүүхдүүд бол гэр бүлийн ирээдүй учраас тэдэнд ямар нэг юм тохиолдох нь тан овогт байнгын цохилт болох тул Юугэлжүн одоохондоо тэднийг орхиж байгаа гэж тайлбарлав. Ахмад нь үүнийг хүлээн зөвшөөрөв. Харин нэг гишүүн хидийд хөдөлж эхлэхийг асуув. Ахмадын хариу одоохондоо юу ч хийхгүй гэж байлаа. Энэ нь бусдыг цочирдуулав. Тэр тэмцээний тэрэгнүүдийг мөрдөж, сул дэгдэхэнүүдийг одоо буудах нь дэндүү амархан тул хангалттай өвдөлттэй цохилт болохгүй гэж үзв. 24 жилийн төгсгөлд бэлдсэн хүүхдүүд яг оргил үе дээрээ өвхөл ямар их суурил болохыг төсөөл гэлээ. Нууцлаг маск зүүсэн хүн инээмсэглэн үнэхээр үхлийн цохилт болно гэж хүлээн зөвшөөрөв. Өөр нэг нь жагал гэр бүл эсвэл моён гэр бүлээр хийлгэж болно гэхэд харанхуй сарны Ахмад Макхинхүү зөвшөөрч тэгвэл тэд зүгээр л тэрэгнүүдийг мөрдөж 4 жилийн дараа хөдлөнө гэж шийдэв. Үүний зэрэгцээ Чонгийн уулын тэмцээний талбай дээр багийг урагш удирдахад хөтөж хэлэхдээ дүрм өөрчлөгдсөн ч хуваар хിവэрэ гэв. Тиймээс оролцогчдыг нэрээр биш дугаараар дуутгаж тэд 7 дугаар бүлэг учир удирдагч эргэж харвал нэг нь алга байгааг олж мэдэв. Буцаад хараад 28 дугаар дугаар болох манай Баатараас яагаад хоцорсныг нь асуулаа. Ян сая нэг бодолд дарагдсан тул хоцорсон гэж уучлал хүсв. Удирдагч нь уучлалт хэлсэн ч гэсэн хоцорч болохгүй гэж зандарна. Явж байхдаа манай хүү тэднийг удирдах байгаа хүн ард нь байгаа зүйлийг мэдрэхгүй байна уу гэж гайхав. Тэднийг дагаж байгаа нэгэн оршихуй байгааг тэр мэдэрлээ. Гэтэл удалгүй тэд авраг хадан зохионы өмнө ирэв. Зохионоос 7 дугаар бүлгээс нууц үг нэгсэн дуу гарлаа. Удирдагч нь хорцсон хаан, нууц хорцсон гэж хариулахад гэрэл асч код батлагдав. Даруй нэгэн гар сэнс барьсан дүрс хадны завсраас гарч ирэв. Тэрбээр өөрийгөө жагал чангийн гэж танилцуулж тэмцээнд туслахаар ирсэн гэв. Оролцогчид жагал гэр бүл нь нэгэн цагт 5 их гэр бүлийн нэг байгууламжийн маструуд гэдгийг мэддэг байлаа. Гэвч тэд Тэнгэрийн гэрэлт чөтгөрийн эзний довтлооны улмаас унжээ. Баг цааш хадны дотор ормогц гинтийн үзэсгэлэнт газар нутаг нуугдаж байгааг хараад гайхав. Жагал чаан хэлэхдээ тэдний байгуулалтын урлаг гадны оролцоог хааж тэмцээнийг хамгаалдаг гэж тайлбарлав.
Мэдээж Юри үүнийг сонсоод жагал овгийн алдарт байгууламжийн техник мөн байна гэж гайхлаа. Жүнч мөн адил энэ формацийн дотор улирал, орон зайч ялгагдахгүй гэж сэтгэв. Баг хаан мэт цахилгаан даван гарч явхад Морио манай Батрыг хажуугаас ажиглав. Тэр хитрхи өөртөө төвлөрсөн анхаарал сарнсан мэт санагдаж байлаа. Энэ нь тэрэгний аяллаа үеийнхтэй адилхан байсныг тэр санав. Тэрэгний аяллаа дурсамжид буцахад удирдагч хүүхдүүдийг өөрийгөө танилцуулахыг хүссэн байв. Юри манай Баатар руу хараад зодолдооны талаар бүгд сонссон гэж хэлнэ. Ажунч бас түүнийг тань Ёнгингийг тийм өргөдөлтөй болтол нь балбсан хэмээн алдартай гэж тодорхойлов. Юри түүний үйлдэлийг зоригтой гэж үзлээ. Харин тэр түүнд Ёнгийн элен зөвөг уран ахмадын нэг тул 4 жилийн тэмцээний турш аюулгүй биш байж магадгүй гэж анхааруулв. Тэр үед Ян Ёнг түүнийг хорийн савны тулаан болж байгаад буруутгаж байгаа юм уу гэж асуув. Морио асуудлыг орхихгүй түүний нэмсгэлсэн царайнаас харахад гимжсэн шинжгүй байна гэж зүтгэн. Манай хүү уучлалт гуйхын оронд нэмсгэлснээр Морио бүрч уурлав. Одоо эргэн харахад Морио манай хүүг ширтэн дахин асуудалд хариул зүгээр өнгөрөхгүй гэж тангаргаллаа. Гэтэл гинэд Юрид мөргөөд бүгд хөдөлгөөнөө зогсов. Юри болон Жон хоёул айсан царай гаргав. Жагал чангийн тэднийг дагуулж явж байсан хүн бүрэн алга болсныг тэд анзаарчээ. Гайхмаар нь манай хүү ураг шалхаж хоосон агаар руу гараа сунгав. Морио тэр юу хийж байгааг гайхан яагаад тэгтлээ тайван байгааг сонин гэж бодов. Тэгэхэд жагал чанга ганцаараа замаар алхаж байлаа. Сэтгэлдээ тэр хүүхдүүд одоо байгалийн дотор сандралтаж байгаа байх эцсийн эцэст жагал гэр бүлийн 7 түгжээд хуурмаг бөмбөг формацийн дотор үүсгэгчгүйгээр гарах аргагүй гэж бодов. Ахмад түүнд 28 дугаар дугаарыг устгавал дэмжлэгийг 2 дахин нэмэгдүүлнэ гэж амсныг тэр саналаа. Гэвч яг тэр мөчид чанган ард нь агаар цуурч 4 хүүхэд ам цавын цаанаас цохов. Чанга бүр твтэн сандрав. Манай хүү багш жагал дээр ямар үр дагавар гарах вэ гэж асуув. Чонсын үг дуугүй болж тэр дор нь алдаа гаргалаа гэж худлаа хэллээ. Юри манай Баатараас яаж ингэснийг асуухад тэр зүгээр л зүссэн гэж хариулав. Морио үүнийг ярихын оронд багш жагал чангийг дахиж алдахгүй байх хэрэгтэй гэж анхааруулсан ч буцаж хартал чон аль хэдийн дахиад алга болсон байв. Тэд түүнийг алга боллоо гэж хашгирахад манай хүү гүнзгий амьсгаа алдав. Зогтож явахдаа багш өөрийнхөө формац дотор айж зогтож буйгаа өөрөө өрөвдлөө. Удалгүй тэр гэрэлтсэн гэрэл харж энэ нь бэлтгэлийн талбар руу гарах гарц гэж ойлгов. Иймээс тэр формацаас мултарлаа гэж бодлоо. Гэтэл яг тэр үед ард нь нэг дуугарлаа. Энэ нь 7 дугаар бүлгийн сургалтыг хариуцсан Тан Ван Жин байв. Багш үнэхээр их айж тэд ирээгүй, оролцоогүй юм шиг худал хэлв. Гэвч яг тэр мөчөд формацийн цаанаас манай хүү ан цав руу сэлмээ хатгаж ан цав ширшиг үүрч хагарав. Жагал чанга гэр бүлийнхний хамгийн дээд техник болох 7 түгжээд хуурмаг бөмбөг формац ийм амархан хагарсанд итгэж чадахгүй байлаа. Эцэст нь Ёнгийн улаан гэрэл цацруулсан нүдээр багш руу ширтэв. Морио түүний ганцхан богино сэлмээр формацыг хэрхэн эвдсэнийг гайхан яаж боломжтой юм бэ гэж асуулаа. Харин манай хүү тэр формацыг эвдээгүй зүгээр л ан цав гаргасан гэж тайлбарлав. Тэр удахгүй хаагдана хурдан гар гэж анхааруулв. Урд талаас хянагч тэднээс 7 дугаар бүлгийн оролцогчид мөн үү гэж асуув. Хүүхдүүд тийм гэж батлаад түүнээс хэн болохыг асуухад нэг нь түүний нүмерэг дээрх тан овгийн сүлтийг анзаарлаа. Хянагч тэднийг багшийн хэлсэнчлэн халдлагад өртөөгүйд баяртай байгаагаа хэлв. Үүнийг сонссон Ёнгинг багш руу эргэн хараад довтлогоо гэсэн үгийг ёжтой давтав. Багшийн бүх бие чичирч байв. Манай Баатар инээмсэглэн тэднийг төөрсөн гэж буруу ойлгосон бололтой гэж хэлв. Хаалга тэмдэглэсэнд баярлаа. Тэд тийм ч хүндрэлгүй орж ирлээ гэж тэр ёжлно. Ян багшийг тань овгийн ахмадуудаас ямар нэгэн даалгавар авч байна гэж сэжиглэж байсан ч түр азнаж орхив. Гэхдээ тэмцээн дуусны дараа багш жагал овогтой хуйлцсан нь илэрвэл тэднийг бүр мөсөн устгана гэж тангаргалав. Үүнд багш чичирсэн хоолоогоор уучлалт гуйж андуурсан байна гэж хэлээд эвдэрсэн формацаа шалгахаар явна гэв. Ингээд хянагч тэднийг аюулгүй ирсэнд нь баяр хүргэн чимээ шууган болон дагуулж яваа хүнгүй байсанд уучлал хүсв. Тэр өөрийгөө Тан Ванжин Бонг бригадын гишүүн гэж танилцуулж тэмцээний туршид тэднийг сургахаар томилогдсон гэдгээ хэллээ. Бонг бригад бол Тан гэр бүлийн өмнөх залуу овгийн ахлагчийн шууд цэрэг байсан бөгөөд бригадын гишүүн бүр агуу жанжинтай энэ тэнцвхүйц хүчтэй тул Тан овгийн хамгийн хүчрэхэг элитүүдийн нэг гэж тооцогддог байв.
Морио Ян хамраа ухаж байхыг хараад улам дургуцав. Тэр өмнөх залуу овгийн ахлагч нь түүний ээж хорцсон Феникс байсан гэдгийг санаж байлаа. Манай хүү хамраа ухсан зүйлээ хайж Тан Ванжин яагаад тань гэр бүлийн гол харшид байдаггүй вэ гэж асуулаа. Хянагч хэдэн жилийн өмнө тэд эзнээ хорцсон Фениксийг Тэнгэрийн гэрэлт чөтгөрийн эзний эсрэг хамгаалахдаа цөхрөлтгүй тулалдаж бараг суурьсан гэж тайлбарлав. Эзнээ хамгаалж чадаагүй учраас тэд өөрсдийгөө гэмт хэрэгтэн гэж үздэг гин. Оюутнууд гэмт хэрэгтэн гэсэн үгэнд түгшин. Нэг сурагч тан гэр бүлийн домогт техник болох 10,000 тэнгэрийн цэцгийн бороо чөтгөртэй хийсэн тулаанд алдагдсан тэр урлагийн талаар асуув. Хянагч энэ техник залуу овгийн ахлагч болсон хүнд заавал очино. Бүрэн биш ч гэсэн ахмадууд үндсэн мөн чанарыг нь дамжуулсан гэв. Үүнийг сонсоод манай хүү 10,000 тэнгэрийн цэцгийн борооны тухай бодов. Энэ бол нууц зэвсгүүдийг хүчтэй бороо шиг удирддаг техник сэлэм удирдах урлагтай төстэй гэж тэр ойлгож түүнийг дуурайж чадах эсгээ эргцүүлв. Хянагч дэндүү их ярьсан тул зөвхөн бэлтгэлдээ анхаар гэж хэлв. Тэд хамтдаа тусдаач бэлтгэл хийж болохыг тодрууллаа. Морио тэд хаана унтах вэ гэж асуухад хянагч байгальд унтаж ойн дотор амьд үлдхийг сурах хэрэгтэй гэлээ. Мэдээж энэ нь хүүхдүүдийг айлгав. Тэр тэднийг тухтай орон дээр унтна гэж бодсон юм уу? Тав тух хүчтэй болгодгоо гэж хэллээ. Тиймээс хатуу орчинд дасан зохицох нь хамгийн чухал гэж тайлбарлав. Тэр нударгаа өргөн өөрсдийн ойлголтоороо бэлтгэлээ эхэлгэсэнд гурван хүүхэд чичирч байв. Харин манай Баатар тайван үлдэв. Ян дундуур орж хэрв өөрийг нь тохирох гэж үзвэл тухтай амьдарч сайхан оронд унтаж болох уу гэж асуулаа. Хүүхдүүдийн өсөлтөд хоол тэжээл чухал гэж тэр нэмж хэлв. Дахин дээр хүүхдүүд шүдээ хавчин түүний их занг гайхан уурлав. Хянагч бодол хийлж манай хүүг биеэ тоосон байдлын биелэл мэтээр харлаа. Бусад хүүхдүүдийн уурыг хүргэсэн ч хянагч түүний саналыг зөвшөөрөв. Хэрв манай Баатар шалгалтад тэнцвэл формац доторх харшид байж болно. Харин унвал бэлэн бай гэж хэлжээ. Ян зөвшөөрөв. Тэгээд хянагч шалгалт энгийн гэж зарлав. Дараа нь дүр зураг өөрчлөгдөв. Манай хүү голд зогсож байлаа. Эргэн тойрон, газар, мод, хадны дээр хүмүүс отож байв. Хянагч шалгалтыг тайлбарлаж хэрв манай Баатар нүд болттойгоор 5 алхмын дотор дайрсан зэвсгүүдийг хааж эсвэл бултаж чадвал тэнцэнэ гэв. Нүдээ боогоод дээрх хүнийг бэлдэж байтал дохио өгмөгц хаа сайгүй зэвсгүүд нисэв. Йонгюнг зогсонгүй байдалтай бүгдийг тоолно. Энэ жаахан хэтрүүлж байна да гэж бодсон ч түүний хувьд энгийн даалгавар байв. Тэр чинжаалаа гарган наалдах хэмээх аргыг хэрэглэн бүх довтлогоог өөрийн сэлмээр хаалаа. Наалдах гэдэг нь тулааны урлагийн ихэвчлэн анзаарагддаггүй зарчим бөгөөд гүн, жин, хурд, өөрчлөлт зэрэгт хамаардаг. Өрнөх урлагийн тодорхой хэсэг нь задлах, тараах, наах, огтлох, хурцлах гэсэн хэсгүүдтэй. Урд насндаа эдгээрийг сэлмээрээ ойлгосон Йонгюнгийн хувьд энэ бол амархан зүйл. Гэвч гэгээрэлд хүрээгүй хүмүүсийн хувьд энэ нь цочирдон байлаа. Манай Баатар нэгч сэлмийг өөрт нь хүргэлгүй няцаач чадлаа. Бүгд алмаарч хянагч юу болсныг ойлгосонгүй. Нэг л хөдөлгөөнөөр бүх нууц зэвсэг няцаагдаж, татагдаж саармагчсан байв. Сурагчид юу харваа гэж асуун алмаарч нэг сэлмээр бүгдийг хаасанд итгэж чадсангүй. Дараа нь манай Баатар нүдний боолтоо тайлж тэнцсэн үү гэж асуулаа. Хүмүүс хянагч руу харсан ч тэр бодолд автаж байв. Эцэст нь хянагч ханиалгаж манай хүү тэнцсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Түүнийг харшид очиж амарч болно гэж хэллээ. Ян сэлмээ эргүүлж байх хооронд хянагч өөрийн ирэхгүй мангас гарч ирлээ гэж бодов. Морио харин дургуутсаж атаархсандаа ч тэрв бага орхиод ганцаараа тухлах гэж байна уу гэж хашгирлаа. Манай Баатар түүнийг тоосонгүй. Тэр урагшаа харж инээмсэглэн харшид өөр төрлийн хоолж байгаа үсттэй гэж асуулаа. Мэдээж энэ нь бусдыг дахин уурлуулна. Хянагч тэмцээн эхлэхээсээ өмнө ахлагчийн байр хэдийнэ тодорч эхэллээ гэж бодов. Магадгүй энэ хөөгтөл ялагч нь байх. Гэнэт манай хүү алхахаасаа өмнө эргэн хараад өсхийн тулд хоол сайн идэх хэрэгтэй. Тиймээс хоол болгоны хамт махууруулж өг гэж хянагчтаа сануулав. Дараа нь өгсөн баавгаан сэг дээр чоннууд бууж идэхээр зүтгэн. Гэвч маханд шүдээ шигтэгнэгцээ тэд хүчтэй ханиалж амнаасаа цус оргин газар унаж хөөс сахруулан үхэж эхлэв. Тэр агшинд сүүдрээс нэгэн шав гарч ирэн тэднийг дуусгалаа. Чоныг устгасны дараа баг шөнийг агууд өнгөрөв. Юри саажилтын хорон яг таарсанд баярлаж Ёнжунч гэсэн хэрв тэр ингэсээр байвал зүгээр болно гэж зөвшөөрнө.
Мөрөөч түүний хор бэлтгэх чадвар, борон шүрших техник нь энгийн зүйл биш гэж магтав. Гуруула галаа тойрон гунигтай царайлан мах болтол хүлээн. Хүлээж байхдаа Юри аль хэдийн 4 сар өнгөрчээ гэж бодов. Анхны өдөр тэд зүгтахаа л бодож байсан. Анхны учрал нь баавгатай байсан. Эхэндээ бүр ан амьтан ч олж чадахгүй газраас өвс түүж амьдарч байсан гэж тэр дурсав. Эцэст нь тэд ан хийж хорогдох газарч олж чадсан юм. Гэнэт Ажун ян Мингийн тухай бодоход тэр одоо 5 тухтай амьдарч байгаа болов уу гэж чангаар асуулаа. Нэрийг нь сонссон Морио тэр залууг бүү дурс гэж хашгирна. Ажун зүгээр л сонирхож байна гэв. Тэр харшид очмогцоо зохих шийтгэлийг хүртэнэ гэж тангаргалав. Гэвч дотроо Ажун өөрөөр бодож байлаа. Тэр өмнө нь манай баатар ямар чадвар гаргасныг бодоод хэрв тэр бүх хугацаанд бэлтгэлээ үргэлжлүүлсэн бол одоо хичнээн хүчтэй болсон бол гэж гайхна. Тэр дороо Морио ямар нэг буруу зүйл анзаараад мах хаашаа алга болсныг асуув. Тэд галаа эргэж харахад шорлууд нь хоосон байлаа. Юри бүх махыг хэдийнэ идчихсэн байв. Тэр чанга хихэрч цадснаа мэдэгдээд тэдний дайсангсан харцыг харан яагаад ингэтлээ ширтээд байгааг асуув. Мэдээж Мори Ажин хоёр уурлан тийм зүйл асуух нь илэрхий биш үү гэж хашгирна. Тэгвэл Гангдан уулын 7 төгжээд хуурмаг бөмбөг формацийн бэхлэлтийн талбайд Ян Мин нударган байлдааны талбайн голд зогсож 10 зэвсэгт дайчид хүрээлсэн байлаа. Багш өө жин эхлэхийг зарлсны дараа хоёр дайчин хоёр талаас дайрав. Ян Мин нэгийг нь өшөглөж унгаагаад түр анхаарал сарнсан мөчөд үлдсэн бүлэг бүх зэвсгийг зэрэг хөдөлгөв. Гэвч тэр тэдний ир барихын өмнө хөдөлгөөний өчүүхэн с ิจ гийг хүртэл харж алга болов. Дайчид будилж эргэн харж байтал Янд тэдний дээр агаарт гарч ирэв. 13-даа бөгж зүгсэн байлаа. Тэр шин техникийг шалгах цаг боллоо гэж зарлаад хоёр гараа зөрүүлэн нүдэн ногооноор гэрэлтэв. Дайчид бэлдэх мөчөд Ян 10 бөгжөө нэгэн зэрэг доош шидэв. Бөгжнүүд эхэндээ зүгээр л тарамдсан мэт санагдавч дараа нь агаарт өөрчлөгдөн ирээ хурц эргэлдэх ирнүүд болж хувирлаа. Ян тэднийг эргэж ирэхийг тушаав. Ингэснээр бөгжнүүд замбраагүй хурдан хөдөлж эргэлдэх шугамын галзуурал хэмээх техникийг ашиглан дайчдыг чиглэн довтлов. Багш Жин алмайран харж Ян бэлтгэгдсэн гишүүдийг агшин зур саармагч болсныг ойлгов. Дээрэс нь тэр тийм өргөн довтлохооны хүчийг нарийн хянаж бүгдийн арсыг л зураад өнгөрөөсөн бөгөөд үхэлд хүргээгүй байлаа. Жин нэг бөгжийг гартаа барин энэ техникийг өөрөө зохиосноо гэж асуув. Ян мян тийм ээ. Эргэлдэх шугамын галзуурал гэж нэрлсэн гэж хариулав. Чин биширч орхино. Ийм радиуст орвол зүгтах бараг боломжгүй. Дээрээс нь ийм техникийг хадгалахад асар их дотоод энерги хэрэгтэй болохоор яаж ингэж чадсныг нь ойлгосонгүй. Харин Йонгийн түүнээс нүдний урлагийн бичиг сургаал нэхэж авсан тухайгаа хэлв. Жин толгой дохиж нэвт харахнууд урсгалын нүд хоёр байдгийг санав. Тэр нэвт харахнуудыг санал болгосноо нөгөө техник дутуу гэж мэдэгдэж байсныг ч сандаг. Гэтэл Ян мян урсгалын нүдийг бүрэн эзэмшсэн нь тодорхой болов. Үүнийг сонсоод Жин бүрч мэл гайхна. Урсгалын нүд бол тан гэр бүлийн хамгийн эртний техникүүдийн нэг атал энэ гадны хүн түүнийг эзэмшсэн гэж тэр бодов. Ян дутуу байсан мөн чанарыг өөрөө олж нөхсөн гэж тайлбарлав. Техникийн үндсэн утгыг илрүүлснээр тэр хөдөлгөөний төгс чиглэлийг харж дотоод энерги хэмнэн зэвсгүүдийг харвах боломжтой болсон гин. Энэ үед Жинд цааш гайхах юм бараг үлдсэнгүй. Тэр 2 сарын дараа тус багийн хүүхдүүд дараагийн шатандаа бэлэн ирэхээр хэлжээ. Тэд хүч чадал нь бүрэн боловсроогүй гэж үзэн ботсон байв. Ян мян инээмсэглээд сонирхолтой санагдав. Тэр үнэхээр тэд хэр хүчрхэг болсон бол гэж тэсэн ядан хүлээж байлаа. Явж одохдоо Жин тэдний багийг огт анзаарахгүй байгаа мэт байсанд гайхав. Энэ хооронд Йонгийн тэнгэр өөд харж хувь тавилангийн тухай бодов. Урд насанд нь түүний цорын ганц холбоо нь багш нь сэлэмний сүнс байсан. Одоо бол угсаа гарвал үйлдэлээс нь үл хамааран шинэ холбоо сүлбээ үүсэж жирийн амьдралын нэг хэсэг болж эхэлжээ. Тиймээс тэр багийн нөхдөөж гисэн хармаар санагдаж байв. Агуун доторх эмх замбраагүй тулаан үргэлжилж Море Ажонс хоёр Юрийг бүх махыг идчихсэн гэж зэмлсээр байлаа. Эцэст нь 2 сарын дараа баг дараагийн шат руу орохоор бэлэн болов. Тэд урам зоригтой алхсаар бэхлэлт рүү очино. Море эхний өдрийнхөө талаар бодоход тэд зүгээр л новшин эхлэгчд байсан бол одоо огт өөр төвшний хүчтэй болсон гэж дүгнэв.
Ажуунч Ян Мянтай дахин уулзахад үнэхээр догдолж байгаагаа хүлээн зөвшөөрөхөд Юри түүний толгойг хоёр хуваана гэж бууртнав. Ард нь босод шавнаар тэднийг аимшигтай гэж шивнэлдэнэ. Баг дараа нь гангадам уулын бэхлэлт рүү орж ирлээ. Морой чанга дуугаар тан ян мянга гараад ир гэж хашгирсан ч танхим нам гүн байв. Тэр яагаад ийм чимээгүй байна вэ гэж эргэн харж зүгтаасан юм болов уу гэж инэв. Юрич бас түүний толгойг няцлана гэж хэлв. Морио дахин хашгирахад гинэд зарцав. Ян мян яг ард нь зогсож мөрөн дээр нь гараа энгийнээр тавьжээ. Тэр тэднийг гайхшруулах гэж нуугдсан гэж шивнээд яг түүний толгойг яах гэж байсныг чинь сонсчихлоо. Хөөхнү тэ гэж ёжлов. Жаахан тур саатуулсан дуучлаарай. Чи өөрийн нэрээ энэ бичлэгийн төгсгөлд гаргахыг хүсэж байна уу? Зүгээр нэг нэр биш, өөрийн хэлхийг хүссэн үгтэйгээ хамт. Хэрвээ тийм бол доорх данс руу 4500 төгрөгийн донешн хийснээр чиний нэр болон хэлхийг хүссэн үг дараагийн бичлэгтэр уншигдана. Мөн нэг сарын турш бичлэг бүрийн төгсгөлд гарч байх болно. Одоо шууд бичлэгээ үргэлжлүүлье.